Монгол Улсын засгийн газрын 2025 оны төсвийн төслийг өргөн мэдүүлсэн. Тэр байдлыг харах юм бол үндсэндээ манай талынхны боловсруулсан өргөн барьсан төсөл мөн үү гэдэг эргэлзээд үрж байна. За бид нар кино үзэх болгоно л ярьдаг. Манай тал дайсны тал гэдэг юм. Хэрвээ энэ төсөв кино зохиол байсан бол магадгүй дайсны талынхны хийсэн төсөв юм байх болов уу гэмээр тийм төсөв байсан. Тэгэхээр энэ зөвхөн бидний биш бас маш олон хүний ур бохомдлыг төрүүлсэн учраас бид нар өнөөдөр төсвийн тухай тайлбарлахаар энэ удаагийн дугаараа бэлтгэж байна. Ер нь сонгуулийн жилийн төсвийг бол сонгуульд зориулсан халамж амлалт иргэдийн саналыг авахд зориулсан хэд хөөсөрсөн төсөв гэж үе үедээ ярьж шүүмжилдэг. Гэтэл тэр шүүмжилсэн асар өндөр гэж хэлжсэн 27 их найдын төсвөл маань энэ жил бол 35 их найд 800 тэрбум болж ирсэн. Тэгвэл энэ хэр их мөнгө вэ гэдгийг жил жилийн улсын төсвийн зарлагтай харьцуулан дараах графикаас харж байна. За тухайлбал 1991 онд бид нар өнөөгийн айлтыг зах зээлийн нийгэмд шилжих үед Монгол Улсын төсөв 8 тэрбум 929 сая төгрөг байсан. Энэ нь одоо сонсоход бага мэт боловч яг тухайн үеийн ханшаараа долларын ханшаар тооцоод үзвэл 311 сая долларын төсөвтэй байсан. За тэгвэл өсөж явсаар хагаад 2000 онд бид нар 434 тэрбум төгрөгийн төсөвтэй болсон. Энэ нь тухайн үеийн ханшаараа мөн 403 сая доллар гэсэн үг. Яг тэгэхээр тухайн үед бол долларын ханш бол төгрөгтэй харьцах ханш нь 1067 төгрөг байж л тээ. За ингэж явсаар байгаа бид нар тэгвэл хизээ энэ тэрбум гэдэг тооноос их 80 гэдэг төсөв рүү орсон юм бэ гэвэл энэ нь 2006 он одоо 20 хүрэхгүй жилийн өмнө гэсэн. 2006 онд бид анхудаа их 80 төгрөгийн төсөв өөрөлдвөл тухайн үедээ мөн долларын ханшаараа бол 1 тэрбум доллароос дээш төсөвтэй болсон гэсэн. Тэгвэл энэ төсөв маань анхудаа их 80 төгрөгийн төсөв баталж исэн бол нэг их 80-ийн төсөв маань өнөөдөр 2024 онд 35 их 80 800 тэрбум төгрөг болсон. 35 дахин их төсөв гэсэн. Тэгэхээр нэг талаасаа бол Монгол улс хөгжиж байгаа юм шиг харагдчихэж болно. Гэхдээ энэ нь яг нэг иргэний амьдралд нэг өрхийн амжиргаан дээр яг ижил тэнцүү хэмжээнд өсөж өгцсөн үү гэдгийг бол харьцуулж харвал дараах график харагдана. Тухайлбал 2017 онд 670 мянган төгрөг голт цалин байсан бол 2023 онд сая 451 мянган төгрөг бол 2023 оны байдлаар голч цалин гэсэн үг. Яг энэ үзүүлэлтийг харахаар голч цалин хангалттай өсөөд байгаа юм шиг харагдаж байгаа боловч төгрөгийн ханшийн уналтыг тооцоод өөрөөр хэлбэл энэ төгрөгээр илэрхийлэгдэх дүнг доллар руу шилжүүлвэл 2017 онд 274 доллар байсан бол энэ нь 2023 онд 418 доллар болсон буюу ердөө 100 долларын өсөлт гарсан гэж хэлж байна. Тэгвэл өнөөх алдартай төсвийн зарлага маань 2017 онд 9 их найд байсан бол яг харьцуулж байгаа 2023 оны байдлаар бол 22 их найд болж байна. Ингээд харахаар улсын төсөв бол хэд дахин өсөд байгаа боловч яг л иргэдийн амжиргаан дээр очдог буюу иргэдэд үр дүнгээ өгдөг, иргэдийн амжиргааг өсгөдөг, өрхийн орлогыг нэмэгдүүлдэг зүйлд энэ төсөв маань зарцуулагдаж чадахгүй байгааг л саяны тоо бэлгэн нотолж байна гэсэн үг. За жишээлх юм бол засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний төвийг Улаанбаатар хот Номтын ам хөшгтийн үндэд байгуулахад зориулаад нийтдээ Монгол улс 676 тэрбум төгрөг зарцуулна гэж. За үүнээс зөвхөн 2025 оны улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Тэгээ яг дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй учраас хүмүүс бас энийг ойлгохгүй байгаа ч магадгүй. Гэхдээ л хөшгтийн хүндийд засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний төвийг 200 тэрбум төгрөгөөр эх он санхүүжүүлэхэд бидний амин тулсан асуудал мөн үү? А яг эсвэргээр хэдхэн хоногийн өмнө хамуул дүүргийн эмчнэр хэвлэл мэдээллийн байгууллага тандаад эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд төсөвгүй болсны улмаас жишээлбэл эмэгтэйчүүдийн үйлчилгээг хийхэд ариун хэрэглэхгүй болоод хогны уутыг хайчлаад доорн дэвшиж байгаа тухай ярьж байна. Тэнд хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээг хийх мөнгөгүй байхад төшгтийн хүндийг тавиачиж засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний төвийг 200 тэрбумаар тавина гэдэг бол манай засаг яг эрүүл байна уу үгүй юу гэдэгт бол үнэхээр эргэлзээд үрж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлчлөлтөд тэмцэх конвенцийн 17 дугаар хурал гэж ийм хурал байгаа юм. Тэр энэ хурлыг Монгол улсад хийхээр улсын энэ хурлыг хийхийн тулд 50 гаруй тэрбум төгрөгийг эх жилийн төсөв тусгаж зохицолбор барина гэсэн. Чухам хаана ямар зохицолбор барих тухай нээлттэй дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Зөв бидний төсөөллөөр бол 50 тэрбум төгрөгөөр цөлчлөлтийн тухай хурал хийх оронд 50 тэрбум төгрөгөө цөлчлөлтийг бууруулахад зарцуулсан бол илүү үр дүнтэй байсан болов уу гэж бодогдож байна. Гэх мэтчлэнгээр тухайлбал тэрж рүү хүрэх зам руу одоо бүгд л явж баг үтсэн байгаа. Тэрж рүү хүрэх 2-1 зам бол сайхан, эвдрэл гэмтэлгүй гоё зам байдаг. Яг тэр зам дээр бол миний мэдхээр ямар нэгэн төвжирэл үүсдэггүй, магадгүй төлбөр хураах постн дээрээ л жоохон төвжирдэг. Гэтэл нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгөөр мөн энэ замыг засах өгөөд эх жилийн төсөв 50 гаруй тэрбум төгрөгийг бас л энэ 2 игнэ замыг 4 игнэ болгоно гэсэн.
одоо тэрэлжрүү жишээ нь ингээд 200 тэрбумаар зам тавина гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь баг 10-аад нар салхины станцуудыг аймгийн төвүүдээр барьж цахилгаан хангамжийг найдваржуулах тийм одоо боломж харагдаад байгаа. Ер нь бидний хотод ямар ч юм замгүй маш олон гудмууд байгаа те. Зам хүрэх хэрэгтэй, замыг нь засах хэрэгтэй, дид бүт завчрах хэрэгтэй, гэр орооллыг хөгжүүлж болох маш их орон зай байхад эсрэгээр нь замтай газараа дахиад 200 тэрбум төгрөгөөр зам тавиад 50 тэрбумыг эх жилийн төсөв тусгасан байна гэсэн. Тэгэхээр яг энд бол бид нар бухимдах хэрэгтэй. Хэрвээ та энийг сонсоод бухимдахгүй байгаа бол ер нь эрүүл шүү гэсэн. Төсөв татвараас бүрддэг. Татварыг хэн төлдөг юм бэ? Бидэрт байдаг нэг буруу ойлголт бол ерөөсөө татварыг нэг юм компанитай хүн ч юм уу, эсвэл маш том бизнесмен юм уу, эсвэл нэг юм костюм өмсч зангаа зүүсэн хүмүүс л татварт тавиач дансаараа мөнгө шилжүүлээд төлдөг гэж ойлгодог. А гэт бодит байдал дээр бол бид нэр худалдан авалт тус бүрээрээ, үйл хөдлөл тус бүрээрээ татварыг төлж идэг. Та нэг тал худалдаж авах тэр талхын шингэж байгаа. Магадгүй тэнд импортын бүтээгдэхүүнүүд орж ирсэн бол газ, татварын үнийн дүнэн шингэсэн байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн өртөг хөдөлмөрийн хөлс шингэсэн байгаа. Товчхондоо бол хүүхдээс ахуулаад насан турсан, дөнгөж төрсөн хүүхдээс хамгийн өвтөл настай хүн бүр худалдан авалт тус бүр дээрээ, үйлчлэгээ авах тус бүр дээрээ татварыг төлж байдаг гэсэн. Бид нэр таксинд суугаад явхад танаас 1000 төгрөг, 2000 төгрөг илүү нэхэд бухимддаг ш. Ягаад гэвэл энийг таны халааснаас шууд авж байгаа, танаас сулгаа хийж гэнэ гэж бид нар мэддэг. Гэтэл энэ мэтчлэн таны төлсөн татваруудын хоримтлагдаад төсөв болж байгаа тэр төсвөөс хэд дахин хэдэн их найдаар хэдэн тэрбум төгрөгөөр яригдах ийм их зардлуудыг өргөө зарцуулж яхад бид нар бухимддаггүй, бид нар хямдаг. Өөрөөр хэлбэл төсвийг үргэлгэн байлгах, төсвийг хариуцлагагүй байлгахад бидний хараа хяналт сул байгаа учраас бас ийм үр дүн төрж байгаа гэж бид нар дүгнэж байна. Авгатаа бол улсын хурал засгийн газраас орж ирсэн төсвийг хянах хэрэгтэй, хариуцлага тооцох хэрэгтэй. Гэвч өнөөдрийн их хурал бол сөрөг хүчингүй их хурал болсон. Сөрөг хүчингүй засгийн газрын бүтцэнд хин шүмжиж ярих байна, хариуцлага тооцох байна гэж бол дүгнэж байна гэсэн. Тэгээс үлдээч өөр хэлэх үгүй бол чинь дөө татварын мөнгө, төсвийн мөнгө гэдэг чинь бол хүмүүсийн маш их хөдөлмөр. Товчонд бол маш хүний хөлс, маш олон хүний хэрвээ буруугаар цэцвэл маш олон хүний хичээл зүтгэл хөдөлмөр алдагдсан боломж их болно гэсэн. Тэгэхээр төсвийг бол үр дүнтэй зарцуулах. Товчондоо бидний боломжийг битэн гэж алдуулаач. Улсаа хөгжүүлэх ийм их боломж байхад битэн үнийг өрн дараа хийж гэж үнэхээр шаардаж байна. Тэгээ энэ төсвийг үнэхээр бид нар бол хэд хоног маш сайн ухаж, судалж одоо маш олон хоног бол стресстэй бухимдлаа. Тэгээ харахаар бол чухам магадгүй Монголын төвөнд хизээ ийм увайгүй хүмүүстэй хизээ ийм ирээ зэрэг хүмүүсийг бидрийг өдөрч ирсэн юм бол хизээ ийм их бидэрт хөгжлийн боломжууд гарч ирж байгаа. Монголчууд бид нар төсвөгүй биш мөнгөтэй байна. Өөрөөр хэлбэл энэ төсвийг харахад бидэрт бол мөнгө байна. Гэтэл мөнгө байсаар хахад бид нар хөгжих ийм боломжуудаа яагаад алдахгүй ашиглахгүйгээр ингээд алдаад өрн дарын хийгээд дуусч байгаа. Үнэхээр харуулсмаар бухимдмаар. Тэр үнэхээр жоохон Монголын төлөө ажиллаад өгөөч гэж ажиллах ёстой хүмүүсээс шаарддаг. Яг нөгөө талдаа бол иргэд бид нар ийм хүлцэнгүй байх биш тэднийг шаардаж ажилуулж чаддаг бай гэж уриалж хамгийн ихэнд хэлсэн үгээ төгсгөлтөнд дахиад хэлье. 2025 оны улсын төсвийн төслийг харах юм бол энэ бол үнэхээр одоо киногоор бол манай талынхны боловсруулсан төсөл биш байна. Энэ бол дайсны талал ийм өрн дарын хийсэн улсын хөгжлийг хойш татсан товчхондоо бол биднийг хорлсон ийм төсөв оруулж ирж байгаа гэж харж байна. Яг одоо бид нар нийтийн өргөдөл санаачлаад явуулж байгаа. Тэгэхээр бол Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхүй өөртөө бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын 2025 оны төсвийн тухай хууль бүрэн болоод хэсэгчилсэн байдлаар хориг тавиасаа гэж хүсэж байна. Дайсны төлөв төсөв байлаа.